Хувийн байшинтай болохыг олон хүн мөрөөддөг. Өөр ингэсэн хашаатай. Чимээгүй орчинд машина яг үүдэндээ тавина. Хүүхдүүд хашаандаа аюулгүй тоглож, том нохойч чөлөөтэй хүн. Хамгийн сайхан нь юу гэд хөршийн чанга хөгжим сонсогдох. Дээд давхар хүн шүнжэнгээ алхахгүй. Хизээ засвар хийхээч өөрөө шийднэ. Ингээд бодохоор хувийн байшин төгс сонголт юм. Гэхдээ бодит амьдралтай арай өөр. Өвөл цасаа өөрөө зэвэрлэн 100 намар хашаагаа арчилна. Халаалт, ус, дээвэр, хашаа бүх зүйл таны хариуцлага болно. Ямар нэгэн зүйл эвдрвэл дуудлагаар ирээд засчих байгууллага байхгүй. Харин орон сууцд амьдрах нь өөр. Талбай баг байж болно, хөрший чимээ гарна, зогсоолнч бас асуудал болж магадгүй. Гэхдээ дэлгүүр, сургууль, эмнэлэг, нийтийн тээвэр гэдэг бүгд ойрхон. Мөн ихэнх засвар үйлчлэгийн асуудлыг өөрөө шийдэх шаардлагагүй. Тэгвэл үнэхээр аль нь илүү вэ? Энэ бичлэгээр бид хувийн байшин болон орон сууцыг дараах зүйлсээр харьцуулах болно. Үн, засвар үйлчилгээ, замд зарцуулах хугацаа, аюулгүй байдал, хүүхэд өсгөх орчин болон хөршүүд мөн өдөр тутмын амьдралд хамгийн их нөлөөлдөг зүйлсийн талаар ярилцъя. Бичлэгийн төгсгөлд танд аль сонголт илүү тохиромжтой хамтдаа дүгнэе. Яагаад хүмүүс хувийн байшин мөрөөддөг вэ? Хамгийн том шалтгаан эрх чөлөө. Орон сууцнд амьдрна гэдэг бусадтай нэг байранд хамт амьдарч байна гэсэн үг. Дээд ал засвар хийж магадгүй. Хажуу айлаас хөгжим сонсогдно. Орцон өргөлж хүүтэн гадаа машин чимээг тасрахгүй. Өөр ингэсэн байртай байсан ч бүх орон зай зөвхөн таны мэд санагдахгүй бий. Харин хувийн байшинд бүх зүйл өөр. Хашаага хүснээрээ тогтчулж хүүхд чөлөөтэй тоглоно. Том нохойч дижин. Дугуй, багаж хэрэгслэл, агуулгатай хадгална. Хөгжим сонсон, хүссэн үедээ засвар хийсэн ч хөрштэй санаа зовох хэрэггүй. Энэ бол хувийн байшингийн хамгийн том давуу тал. Гэхдээ эрхчлөөтэй хамт хариуцлага бас ирдэг. Орон сууцнд та зөвхөн өөрийн хаалганы цаадах хэсгийг хариуцна. Харин байшинд дээвэр, хашаа, газар, ус, халаалт гэд бүх зүйл таны мэдлэлд байна. Тиймээс хувийн байшин үргэлж дээр гэсэн ойлголт үнэн биш. Байшин ч орон сууц сайн эсвэл муу гэж хэлэхэд хэцүү. Энэ хоёр зүгээр өөр амьдралын хэв маяг. Зарим хүнд хотын төвд байрлах орон сууцнд илүү тохирно. Харин заримд нь хотын захын хувийн байшин илүү зөв сонголт байж мэднэ. Тиймээс зөвхөн талбай хэмжээгээр шийдвэр гаргаж болохгүй. Харин өөрөөсөө дараах асуултуудыг асуугаарай. Ажилдаа хэр удаан явдаг вэ? Хүүхдийн сургууль ойрхон уу? Эмнэлэг нь хэр хол вэ? Машинтай юу? Жижиг засварыг өөрөө хийхэд та бэлэн үү? Учир нь илүү том байшинтай болсноор өдөр бүр 2 цагийг зөвхөн замд өнгөрүүлэх эрсдэлтэй. Байршил яагаад хамгийн чухал вэ? Одоо байршлын талаар ярилцъя. Хувийн байшин авахдаа хүмүүс хамгийн их гаргадаг алдаа бол зөвхөн байшингийг харах. Харин үүндээ хамгийн чухал нь байршил. Хотын төв, сургууль, эмнэлэг, дэд бүтцтэй ойр байшин илүү үнэтэй байдаг. Тиймээс боломжийн үнэтэй сонголтууд ихэвчлэн хотын зах эсвэл төвөөс нэлээд хол байралтай. Анх очиж үзээд энэ асуудал мэт санагдахгүй. Амралтын өдөр төвжирлгүй үед нь очиод хот хүртэлх ердөө 40 минут юм байна гэж бодно. Тэр 40 минут өглөө оройдоо амархан 1 цаг хагас болж хувирдаг. Хэрэв танай гэр бүлд 2 хүн ажилладаг бол бүр ч хүндрэлтэй. Нэг нь ажилдаа явна, нөгөөх нь хүүхдээ сургууль дугууланд нь хүргэнэ. Ингээд өдөр бүр энгийн ажил хүртэл нарийн төлөвлөлт шаардлагатай. Тиймээс хувийн байшинд амьдардаг олон айл 2 дахь машин авах шаардлагатай болдог. Учир нь нэг хүн машин унаад явчихна. Нөгөөг нь өдөр тутмын ажлаа амжуулахад хэцүү болдог. Ялангуяа хувийн хороололд нийтийн тээвэр ховор байсан ч хол байх нь илбэг. Гэхдээ энд хүмүүсийн хамгийн их мартдаг нэг зүйл бий. Тэр нь шатхууны мөнгө биш. Харин цаг. Цаг бол эргүүлж авч болдоггүй хамгийн үнэтэй зүйл. Төсөөлөд үзье. Хэрвээ ажилдаа явахын тулд нэг талдаа 40 минут илүү зарцуулдаг бол өдөр бүр 80 минут зам дээр өнгөрнө. 7 хоногт бараг 7 цаг, сард 30 орчим цаг. Өөрөөр хэлбэл илүү том байшинтай болохын тулд сар бүр бүтэн нэг өдрөөс илүү хугацааг зөвхөн машинд өнгөрөх гэж байна. Харин заримын хувьд хэтэрхий өндөр үнэ. Тиймээс байшин сонгохдоо зөвхөн талбайг нь биш, өдөр тутмын амьдрал танд хэрхэн нөлөөлөхийг бас бодоорой. Худалдан авах бодит үнэ. Одоо үнийн талаар ярилцъя. Эхлээд харахад хувийн байшин илүү ашигтай мэт санагддаг. Учир нь хотын 1-2 өрөө байрны үнээр илүү том байшин бүр газартаа авах боломжтой. Гэхдээ энд хүмүүс хамгийн их гаргадаг алдаа бол зөвхөн зар дээрх үнийг харах. Байшин худалдаж авснаар зардал дуусахгүй.
Харин жинхэнэ зардал тэр үеэс л эхэлдэг. Хашаа хаалга, машины зогсоол, ус зайлуулах систем, халаалт, худаг, бохрын септик сав, дохичлт гээд олон нэмэлт ажил гарч ирнэ. Тиймээс зөвхөн байшингийн үнийг биш, ашиглалтын нийт зардлыг хамттан тооцох хэрэгтэй. Харин хуучин байшин авах гэж байвал бүр илүү анхаараарай. Гаднаасаа шинэ харагдаж байж болно. Гэхдээ энэ нь дотроос асуудалгүй гэсэн үг биш. Дээвэр нь ямар байна? Суурин цуралдтай юу? Дулаалга сайн уу? Цахилгааны халаалт систем найдвартай юу? Эдгээрийг заавал шалгах хэрэгтэй. Орон сууцд их хвчлэн зөвхөн дотор засвар хийх шаардлагатай байдаг. Харин байшин дотор гадна заримдаа инженерээр шугам сүлжээ хүртэл засвар шаарддаг тохиолдол бий. Хамгийн аюултай нь сайхан өнгөлгөө шин будаг, үнэтэй тавилах болон орчин үеийн дотоод заслан цаана маш том асуудал нөх занга болдог юм. Хагарсан суур, чийг татсан зойрын давхар, муу дулаалгатай дээвэр, эсвэл буруу хийцэн гой өнгөлгөөгөөр халгалцсан байх нь бий. Өнгөлгөө хүссэн үедээ сольж болно. Харин барилгын үндсэн алдааг засахад хэд дахин илүү мөнгө зарцуулдаг. Тиймээс байшин худалдаж авахаас өмнө мэрэгжлийн техникийн үзлэг хийлгээрэй. Энэ бол зардал биш. Харин ирээдүйд гарах том эрсдлээс өөрийгөө хамгаалах хамгийн зөв хөрөнгө оруулалт юм. Арчилгаа. Одоо өдөр тутмын амьдралд хамгийн их мэдрэгдэх жижиг зүйлсийн талаар ярилцъя. Эдгээр нь анх харахад жижиг асуудал мэт санагдах боловч яг амьдарч эхлэхээр хамгийн их анзаардаг зүйлс болдог. Эхнийх нь цас. Орон сууцд бол өглөө гарахад зам ихэнхдээ цэвэрлэгдсэн байдаг. Харин хувийн байшин үүнд хашаа, машин, замаа өөрөө цэвэрлэнэ. Дараагийнх нь бохир ус. Орон сууцд энэ талаар санаа зовох зүйл бараг байдаг. Харин хувийн байшинд бохрын септик сав болон бохрын системээ тогтмол хянах шаардлагатай. Гурав дахь нь цэвэр ус. Төвийн усгүй бол худаг ашиглана. Усны нацуус буюу шахуурга, даралт чанарыг өөрөө хянах хэрэгтэй. Дөрөв дахь нь цахилгаан. Зарим хувийн хороолт цахилгаан илүү олон удаа тасардаг. Хэрвээ халаалт цахилгаанаас хамаардаг бол өвлийн улиралт энэ нь хамгийн том асуудал болж мэднэ. Тиймээс зарим айлд нөөц цахилгаан үүсгэр эсвэл өөр төрлийн халаалтын систем давхар төлөвлөдөг. Төгсгөлт нь хог. Орон сууцд хогийн цэг ойрхон байдаг бол харин хувийн хороолт хог аж хуваар нь өөр байдаг. Зарим хогийг өөрөө хөргөж хаяхан элбэг. Эдгээр асуудлуудыг шийдэх боломжгүй гэсэн үг биш. Гэтэ бүгд танаас цаг, мөнгө бас анхаарал шаарддаг. Хөршүүд ба дуу чимээний төвшин. Одоо хөршүүдийн талаар ярилцъя. Хүмүүс хувийн байшин сонгох хамгийн том шалтгааны нэгийг ингэж хэлдэг. Ядалж дээд давхрыг хүм шүнжин алхахгүй. Энэ нь үнэн. Байшинд амьдрахад дуу чимээний хувьд илүү тайван. Гэхдээ хөршийн асуудал бүрэн алга болдог. Хөршийн нохоо хуцаж болно. Хин нэгэн хажуучин байшин барьж болно. Мөн газрын хил, хашаа мод, ус зайлуулах сууг зэрэг асуудлаас болж хөршүүдтэйгээ маргаан үүсэх нь бий. Орон сууцнд ихэнх маргаан чимээ шугнаас болдог бол харин хувийн хороолт газар болон өмчийн асуудлаас болж илүү гардаг. Тиймээс байшин худалдаж авахдаа зөвхөн байшингийн биш, орчингийн бас сайтар ажиглаарай. Өглөө орой амралтын өдрүүдэд очиж үз. Зам, орчны чимээ, хөршүүдэд ажигл, мөн өвөл цас хэрхэн цэвэрлэдэг. Ус цахилгаан тасрах асуудал байдаг хэсгийг оршин суугчдаас нь та тодруулж асуугаарай. Учир нь ганцхан удаа очиж үзээд бодит амьдралыг бүрэн ойлгох боломжгүй. Хүүхэд ба гэр бүлийн амьдрал. Хүүхэдтэй гэр бүлд хувийн байшин олон давуу талтай. Тухайлбал цэвэр агаар, өөр ингэсэн хашаа, илүү том орон зай, хүүхэд тоглох, аюулгүй орчин. Гэхдээ зөвхөн том хашаа хангалттай гэж юу? Сургууль хол байж болно. Дугуйл нь хотын төв байх магадaltaй. Найзууд нь өөр хороолт амьдрал байж болно. Ингээд аав ээжүүд нь өдөр бүр хүүхдээ хөргөж авчрах шаардлагатай болдог. Харин орон сууцнд хүүхэд сургууль, дэлгүүр, дугуйланда өөрөө явах боломжтой. Мөн найзуудтайгаа уулзаж илүү бие дааж сурдаг. Тиймээс зөвхөн хүүхэд хаан тоглох нь биш. Танай гэр бүлийн өдөр бүр хэрхэн амьдрах нь хамгийн чухал. Хэрэв байшингийн ойролцоо сургууль, дугуйлан, нийтийн тээвэр байвал маш сайн. Харин бүх зүйл хол байвал өдөр тутмын амьдрал нь илүү төвөгтэй болж магадгүй. Аюулгүй байдал. Одоо аюулгүй байдлын талаар ярилцъя. Орон сууцтай нэг давуу тал бол эргэн тойронтой өргөлж хүмүүс байдаг. Хөршүүд, үүдний домофон систем, хяналтын камер гэдэг. Зарим нь бүр хамгаалалттай хашаанд байдаг тул та гэртээ байхгүй байсан ч барилга хоосордгүй. Харин хувийн байшин илүү хувийн тайван орчинтой.
Гэхдээ хариуцлага нь бас нэмэгддэг. Ялангуяа айл багтаа газар бол ямар нэгэн асуудал гарсан ч хэн ч тэр доор нь анзаарахгүй байж болно. Тиймээс хаалга, цоож, гадна гэрэлтүүлэг, камер, тохиолын системээ өөрөө шийдэх хэрэгтэй. Мөн галын аюулгүй байдал орхитуулж болохгүй. Халаалтын зуух, цахилгааны шугам, яндан болон угаарын хий мэдрэгчийг тогтмол шалгаж байх шаардлагатай. Мөн онцгой үед галын машин, түргэн тусламж, хэр хурдан ирэх боломжтойг урьдчилан мэдэж авах нь зүйтэй. Энэ бол байшин худалдаж авахдаа хүмүүсийн бага анхаардаг хэрнээ хамгийн чухал зүйлсүүдийн нэг. Засвар ба орон зай өөрчлөх боломж, хувийн байшин танд илүү их хэрэг чөлөө өгдөг. Задгаа тагт, гараж, саун, урлан гэд хүссэн бүхнээ барьж болно. Мөн хөрштөө саад болох вэ гэж санаа зовох шаардлагагүй. Гэхдээ эрх чөлөөтэй хамт хариуцлага бас нэмэгддэг. Орон сууцсанд ихэвчлэн хаалганы цан тусдаг бол харин байшинд дотор засвараас гадна дээвэр, гадна өнгөлгөө, хашаа, зам, ус зайлуулах систем гэд ажил үргэлжилсээр байдаг. Тиймээс хүмүүс хизээч дуустдаггүй, төрөлт завсралдаг гэж ярьдаг. Харин орон сууцны засвар илүү энгийн. Гэхдээ даацын хаан дахин төлөлтийн дүрм, хөршүүдийн тав тух зэрэг хязгаарлалтуудыг мөрдөх шаардлагатай. Хөрвөх чадвар ба борлуулалт. Дараагийн чухал асуудал бол борлуулалт. Орон сууцны дахид зарах нь ихэвчлэн илүү амар. Ялангуяа байршил сайттай хороолт зах зээлтэй үн тодорхой байдаг. Харин хувийн байшин бүр байршил, газрын хэмжээ, барилгын чанар, дэд бүтц зэрэгээс шалтгаалan өөр үнэлэгддэг. Тиймээс зэрэгцээ хоёр байшин ч үнээр их ялгаатай байх нь бий. Мөн том үнэтэй байшин үргэлж хурдан зарагдана гэсэн үг биш. Байршил нь бол засвар үйлчлэгээ нэг шаарддаг байх тусам худалдан авагч нь цөөхрөх магадaltaй. Тиймээс байшин худалдаж авахаас өмнө өөрөөсөө дараах асуултдаг асуугаарай. Би үүнийг 5-10 жилийн дараа зарж чадах болов уу? Энэ хороол цаашд хөгжих үү? Сургууль, дэлгүүр, дэд бүтцэн ойрхон уу? Үл хөдөх хөрөнгө худалдаж авахдаа зөвхөн өнөөдрийг биш, ирээдүйч бодох хэрэгтэй. Тиймээс сэтгэл хөдлөлөөр бас урт хугацааны үн цэнийг нь харж шийдвэр гаргаарай. Орон сууц дараах хүмүүст илүү тохирно. Үүнд ажил, сургууль, дэлгүүр имлэг, нийтийн тээвэр ойр байхыг хүсдэг. Амралтын өдрөө хашаа арчилж өнгөрөхийг хүсдэггүй. Байнга аялдаг, эсвэл томилтоор явдаг хүмүүст. Мөн ганцаараа амьдардаг залуус, том талбай шаардлагагүй айлууд болон шугам сүлжээ засварын асуудлыг өөрөө шийдэхийг хүсдэггүй хүмүүст яг тохирно. Үүнээс гадна өндөр настай хүмүүст имлэг дэлгүүр ойрхон лифттэй орон сууц илүү тав тухтай сонголт болдог. Харин хүнд нь хувийн байшин илүү тохирох бай. Хувийн байшин дараах хүмүүст илүү тохирно. Том гэр бүлтэй, гэрийн дэжээвэр амьтантай, гэрийн офис, урлан, эсвэл нэмэлт өрөө хэрэгцээтэй айлууд мөн нам гүм орчинд амьдрахыг хүсдэг. Машинтай, эсвэл бүр 2 машинтай байх боломжтой хүмүүс тохиромжтой. Хамгийн гол нь байшингийн арчилгаа засварт цаг мөнгө гаргахад бэлэн байх хэрэгтэй. Гэхдээ хамгийн чухал нь байршил. Чанар муутай байшинг засч болно. Харин буруу байршлыг хизээч өөрчилж болохгүй. Тиймээс байшин сонгохдоо зөвхөн байшинг нь биш, байршлыг нь хамгийн түрүүнд үнэлээрэй. Ихэнх тохиолдолд байршил нь байшингийн хэмжээнээсээ илүү чухал байдаг юм. Гэхдээ заавал энэ хоёрын аль нэгийг нь сонгох албагүй. Дундын сонголтууд ч бас бий. Эхнийх нь таун хаус, хувийн орц, жижиг хашаатай мөртлөө зарим засвар үйлчлэгийг бусдтайгаа хамтран хариуцдаг. Дараагийнх нь бага давхар орон сууцны хот, нам гүм орчиндөө мөртлөө хотын дэд бүтц, сөөхийн бэлэн үйлчлэгийг ашиглах боломжтой. Мөн задгаа тагттай эсвэл хувийн орцтой орон сууц. Энийн орон сууц мөртлөө танд илүү хувийн орон зайг мэдрүүлнэ. Эсвэл хоттой ойрхон хувийн байшин. Анх авах хүн илүү үнэтэй байж болох ч өдөр тутмын алтан цагийг тань хэмнэ. Эцэст нь зарим айлын хувьд хамгийн зөв шийдэл нь хотод орон сууцтай харин амралтын өдрүүд дээр очих жижиг цуслантай байвал хотын тав тух байгалийн амралтыг хоёулангийн хослуулах бүрэн боломжтой. Тэгвэл хэрхэн зөв сонголтоо хийх вэ? Өөрөөсөө дараах хэдэн асуултыг та асуугаарай. Өдөр бүр замд хэр их цагийг зарцуулах бэлэн байгаа вэ? Ажил, сургууль, имлэг тань хаана байдаг вэ? Хашаа арчилж, цас цэвэрлэж, жижиг засвар хийх дуртай юу? Гинтийн зардал зориулсан нөөц танд бий юу? Том талбай үнэхээр хэрэгтэй юу? Эсвэл зүгээр л гоё санагдаад байна уу? Машингүйгээр амьдрах боломжтой юу? Эдгээр асуултын хариулт нь танд зөв сонголтоо хийхэд туслана.
Хэрэв танд хотын дэд бүтэц доктортой зардал бас цаг хэмнэх нь чухал бол орон сууц нь илүү тохирно. Харин илүү их орон зай, намгүй орчин, эрх чөлөө өсөж түүнийг арчлахад бэлэн бол хувийн байшин таны хамгийн зөв сонголт байж магадгүй. Эцэст нь хамгийн сайн сонголт гэдэг нь хамгийн том эсвэл хамгийн үнэтэй биш. Харин таны амьдралыг хамгийн хялбар, хамгийн тухтай болгодог юм. Өдөр бүр 3 цагийг зам дээр өнгөрүүлдэг том байшин, ажил сургуульд ойр жижиг орон сууцнаас илүү тав тухтай байх албагүй. Нөгөө талаас чимээ шуугантай жижиг байр нь гэр бүлийн хүн бүр өөр гэсэн орон зайтай байшин гүйцэхгүй ч үе бий. Тийм ээ, сонголтоо бусдын мөрөөдлөөр биш, өөрийн амьдралын хэв маягаар хийгээрэй. Таны хувьд хувийн байшин, орон сууц эсвэл таунаас алийг нь сонгох вэ? Хэрэв өмнө нь байрнаас байшин руу эсвэл байшингаас байр руу нүүж байсан бол хамгийн их гайхсан зүйлээ сэтгэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай. Дараагийн дугаард дахин уулзцгаая.